Сайн байцгаана уу хүүхдүүд, та нартай шинэ 7 өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол хэлцүү найруулгын алдааны төрлүүдийг мэдэж авцгаана. За юунд түрүүн тэгвэл найруулгын алдаа гэж юу гэлдэг юм бэ гэхээр найруулгын үндсэн шаардлага хэл найруулгын дүрм гормыг зөрчсөн үр дагаварт үүсдэг зүйлийг найруулгын алдаа гэдэг байх нэ. За тэгээ өөрөөр маш энгийнээр тайлбарлавал тухайн яриа бичвэрийг сонсогч, уншигч хүлээн авч ойлгоход ямар нэг хэмжээгээр саад хүндрэл учруулж, эргэлзээ гайхалт төрүүлж, унших явцыг алдагдуулж, уншигчийн анхаарлыг сарниулж буй дотоод зөрчил бүхий нэг эсвэл хит хитэн үгийг хэлдэг байх нэ. За тэгвэл хэлцүүн алдааг юу гэж ангилдаг вэ гэхээр үгзүүн алдаа, өгүүлбэр зүүн алдаа гэж хоёр ангилдаг. За үгзүүн алдаанд бол монгол хэлний үг бүтээх ёс хэлзүүн нөхцөл дагаврыг буруу хэрэглэсэн алдааг үгзүүн алдаа гэдэг бол өгүүлбэр зүүн алдаад нь бол өгүүлбэрийн бүтэц хэв маяг нь оновчгүй болсон гишүүдийн байрыг буруу сонгосон зэрэг алдаа гол болтгоо. За үгзүүн алдааг дэлгэрүүлээд харвал үйл үгийн хэвийн дагаврыг буруу хэрэглэх тохиолдол байна. За үүнд алдаатай бичсэн хувилбарыг зөв болгож зассан байгаа. Тэгэхээр энийг навч өөрөө ундаг, гуниг хүний сэтгэлээс өөрөө төрдөг. Хэн нэгэн хүчээр навчийг унгаж гунигийг төрүүлээгүй байх нэ. За тэгээд энийг яаж зөв бичих байсан бэ гэхээр намрын навчис газарт унаж сэтгэлд гуник төрнөө гэд ингэж бичвэл зөв болох байсан. За алдаатай найруулгын алдаа үүсгэж байгаа үсийг улаанаар тодруулсан байгааг ажиглаараа хүүхдүүдээ. За дараагийн үгзүүн алдаа юу байгаа вэ гэхээр олон тооны дагавар буруу эргэлдэг гэж байгаа. За энэ бол маш их түгээмэл байдаг. За адуу гэдэг нь сүргээрээ явдаг амьтан тул хамтын утгатай мөн хөндөө дүүрэн гэдэг нь олон тоог зааж байгаа. За тэр хөндөөгөр дүүрэн гэсэн үг. За тэгэхээр хөндөө дүүрэн адуу бэлчиж шувууд жиргэнэ гэд ингэж ütсэн бол зөв байгаа. За энэ дээр нөө шувууд гэдэг үгэн дээр олон тооны нөхцөл давхардсан байгаа. Шувуу гэдэг тэр дээ залгаад шувууд болоо дахиад шувуудууд гэдэг ингээд буруу хэрэглэсэн жишээ байна. За тийм алгалын нөхцөл буруу хэрэглэсэн алдаа байгаа. Тэгэхээр төр зэсэг юм уу байгаль хамгааллын байгууллага иргэдэг уриалдаг. Тиймээс иргэн бүр нь уриалж буй эзэн биш, уриалгыг хүлээж авч байгаа ингээ объект болж байгаа. Тэгэхээр иргэн бүрийг нэг мод тарихыг уриаллаа. Сайн ингэж заахын ялгалын нөхцөлийг зөв бичиж хэрэглэх байжээ. За өгүүлбэр зүүн алдааны хувьд болохоор өгүүлбэрийн гишүүдийн байрлал ихээхэн нөлөөлдөг. Зарим хэлний төвшөнд логик алдаа болдог атла хэлхүүгээр тэрийг зөвтгдөг байхад зарим нь байраас хамаарч үг өгүүлбэрийн утга санаа бүхэлдээ хувирч өөрчлөгдөх тохиолдол бас байна. За алдаатай хувилбар, алдааг зассан хувилбарыг таад манд бичлэгээ зогсоогоод сайтар хараарай. Эхний өгүүлбэрт азар гэсэн баймж үгийг буруу байрлуулсан. За хоёр дахь өгүүлбэрийн хэв маягийг буруу сонгожээ. За ийм өгүүлбэр алдаа байна. За тэгээд өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсанд баярлалаа. Би дан өөрийгөө сороорой.